За тэр золбоо тийм үнэхээр тийм амар гинэн хүн үү? Аль эсвэл түшиг тэ ингээд жоохон өмхий санаатай хүн үү? Тэ золбоо маань амар цайлган гинэн гинэ хүн үү? Аль түшиг жоохон өмхий санаатай гинэ. Тэгээд үнэхээр жоохон ийм юм уу гэдэг энэ сэдвийн хүрээнд өнөөдөр жоохон энэ бичлэгээ оруулъя гэж би одоо бодчих. Тэгээ яагаад энэ бичлэгийг оруулахаар болсон юм бэ гэхээр ерөнхийдөө энэ түшиг өөрөө пэйж хуудсан дээрээ тийм үү тодорхой хэмжээнд за золбоо ТV-тэйгээ сайхан яриа өрнүүлээ тун утгагүй сувг дээр орох болно гэдэг нэг постолцсон байгаа байхгүй. Тэгээд ингээ комментуудыг нь харж идэл хамгийн хахаг авсан коммент нь юу байсан бэ гэхээр энэ золбоо маань амар цайлган гинэн энэ ганаа бөнөө гэж энэ ямар хүн баа бүмд. Тэгээд түшиг жаахан өмхий санаатай гэдэг энэ түшгийн өөрийг нь пэйж хуудсан дээр бичсэн байгаа байхгүй. Тэгээд түшигийн хэрвээ жоохон дургуун хүрсэн бол энэ комментиг аль хэзээ нь устгацсан байх хэвээр тийм үү. Гэхдээ дургуун хүрээгүй бас нэг юм бодоогүй болохоор тодорхой хэмжээнд энэ коммент нь ингээд бэж байгаа болов уу гэж би одоо бодож байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор би тодорхой хэмжээнд энэ яриагаар ингээд тэ жоохон ингээд бичлэг хийвэл бас тодорхой хэмжээнд хүмүүс одоо юу гэдэг юм тийм ээ. Энэ түшиг золбоо хоёр нэг уурлаад дургуцаад байхгүй байх гэж би бодож байгаа болохоор гайгүй зүгээр маацраа гэдэг үүднээсээ ойлгоод тийм үү тех болов гэсэн үүднээс би одоо энэ бичлэг хийж байгаа. За тэгээд доотлолт нь өөрөө энэ хин хүртэл өөрөө юу үлдээсэн байна, коммент үлдээсэн байна. За тэгээд эсрэгээр нь түшиг бол хэрсүү, золбоо бол жоохон тэнэгдүү гэж хэлж болох байхаа гинэ. Тэгэхээр эсрэгээр нь түшгийг бол жоохон магтчихин хэрсүү гэдэг ингээд магтчих штэ. Түшгийг бол хэрсүү. Тэгсэн золбоо өөрийгөө жоохон тэнэгдүү гэж боддөг юм уу? Аль эсвэл жоохон өөрийгөө дарах гэж хэлсэн юм уу? Би сайн мэдэхгүй байна тийм үү. Тэгээ та бүхэн яг юу гэж бодож байна? Тэгээ миний бодлоор би яг юу яах гэж байгаа гэхээр одоо та нар яг өөрсдөө энэ ганаа бөнөө гэдэг хүн те яг яагаад те золбоог амар гинэн цайлган гэж бодсныг нь би сайн мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар яг ингээд тодорхой хэмжээний гэдэг хэлтэй яагаад золбоог амар гинэн цайлган гэж бодоод тэгээ түшгийг жаахан өмхий санаатай гэж бодсноо ингээд доор ингээд жоохон бод бичтэй. Тэгэх юм бол тодорхой хэмжээнд ойлгох айлзул тэгээ түшгийг жоохон өмхий санаатай биш түшгийг жоохон яг ингээд гинэн цайлган гэж бүр эсрэгээр нь бас боддог гэж магадгүй штэ. Харин золбоо твч магадгүй бас те одоо юу гэдэг те илүү жоохон өмхий санаатай гэж боддог хүмүүс ивэл бас ингээд миний энэ бичлэгийн доор ингээд бичлэгээ үлдээ биш хариугаа яагаад тэгж боддог вэ гэсэн тухай ингээд сэтгэлдээ бичиж үлдээгээрээ тэгэх юм бол дараад нь хүмүүсийг ингээд танихад те хүмүүс ер нь яагаад те ингээд энэ хүмүүсийг те гинэн гэж бодоод байгаа яагаад түшгийг ингээд те жоохон хэрсүү гэж бодоод байгаа жоохон одоо юу ч гэмээр өмхий санаатай яагаад ингэж бодоод байгаа гэдэг юм би ингээд ойлгомоор байгаа байхгүй. Тэгээ ойлгохын тулд би энэ бичлэгийг хийж байгаа гэдгийг та бүхэн жоохон ойлгосоо гэж би хүсэж байна. За тэгээд золбоо ТV бол өөрөө бол түшгийг бол хэрсүү гэдэг чинь цааталтаа бас хэрсүү ухаантай гэдэг үг ингээд ер нь дагалдаж явдсан шүү дээ. Тэгэхээр хэрсүү ухаантай гэдэг үг ухаантайгаар холбоод өөрийгөө жоохон тэнэгдүү гэж бодсон юм шиг байна тийм үү. Тэгээд яагаад та нар ингэж болсон бас жоохон хэлээсэй гэж би хүсэж байна. Нэр энэ хоёрын хэд нас нь яг хэд юм бэ те? Хин нь илүү ах нь. Тэгээд миний бодлоор жоохон ах хүн арай илүү ухаантай авах магадaltaй байхгүй юу? Тэгэхээр би юу гэж бодож байгаа гэхээр түшиг хэрвээ ахвал түшиг жоохон ухаантай арай илүү хөрсөө гэж бодож байгаа жоохон үнэн байх магадaltaй болж магадгүй. Гэхдээ насаар хүнийг бас те яг ингээд ухаантай ухаан мутгийн үнэхэд бас хэцүү шттэ. Ер нь бол хүний амьдралд яг ингээд те яг ингээд туулсан зовлон жаргал гэдэг зүйл чинь ингээд ондоо хэр зэрэг юм тоолж үзснээрээ зарим хүний ухаарал гэдэг амьдралын ухаан гэдэг зүйл ингээд зарим хэмжигддэм шиг санагддаг байхгүй ингээд хүн өөрийнхөө туулсан амьдралаас тийм үү хэр их зовлон жаргал амьдрал үзэж хэр олон юм үзэж тууснасаа шалтгаалаад хүний ухаарал оюун ухаан гэдэг зүйл илүү хөгжижээд юм шиг надад зүйл санагддаг байхгүй.
Айцтай ганц та наснаас биш. Гэтэ нас бол тодорхой хэмжээнд бас хамаатай шүү дээ. Яаж ч удаа гэсэн тийм ээ. Амьдрал үзээгүй жоохон хүмүүстэй хажууд амьдрал үтсэн өвөнөр илүү юм уу одоо жор үтсэн эмчээс зовлон үтсэн чаванц дээргээд баг зарим үед энэ үг бас үнэн байдаг тийм үү? Баг зовлон үтсэн одоо чаванцсан баг те эмчээсээ илүү баг эдгэх тийм арга барилыг мэдчихэдэг штэ энэ бас ардын үг. Тэгээд та нараа юу гэж бодож ийн бас сонирхолтой комент байсан болохоор би жоохон энийг тодорхой хэмжээж оруулъя гэж бодлоо. Тэг түшгийн пост над дээр байнга харагддаггүй л те. А зүгээр энэ пост нь л яагаад чи харагдсан болохоор за тэгвэл энэ дээр яг ингээд нэг бичлэгээд үзье гэж бодлоо. За энэ нэмэгтэй яасан гэсэн чинь хөөхстэн би түшгийн комментуудыг би баг уншиж байгаа байхгүй юу Facebook. А тэгээ харсан чинь хөөхстэн нэрээ те энэ золбоо ТV түшиг хоёрыг чинь харж хайрладаг хүмүүс атаархт л их байдаг юм шүү дээ. Гэтэ энэ нэг юу цагаан атаархлаас шоо тийм юу биш шүү. Гэтэ ер нь бол те ингээ харангуут ингээд атаархмаар амар гоё комментууд амар их бичигддэг юм байна. Хүмүүс чинь минийхтэй доор бол коммент өрдөөс хүмүүс баг бичдэггүй шүү дээ. Бичлэрээ нэг сонин коммент бичнэ бидээ зарим нь булгахтаа хайчдаг. За тэгээ энэ яг уу. За тэгээд ерөнхийдөө одоо энэ юу л норж үзье. За эмэгтэйчүүд юу ч ойлгохгүй дугаар болох найлж байна. За тэгээд энэ доор нь юу гэж гэсэн чинь нэгийг нь магтаад за энэ дээр энэ ингэж байна. Энэ Пүрдорч Давка гэж за нэг хоёр хөөрхөн монголчууд царайтай хоёр хөөрхөн жоохон охины зураг харагдчихээн. Пүрдорч Давка гэд. За энэ охины бичсэн юм шиг ер нь үнэн байх магадaltaй байх. Түшиг бол муухай санаатай гэж бодоогүй шүү гэж байна. Муухай санаа ер нь үнэн байх магадaltaй. Гэхдээ муухай санаатай гэж бодоогүй шүү гэж байна. Жоохон өмнөхий санаатай гэж бодоогүй гэж байгаа юм шиг байна. Муухай санаатай өмнөхий санаатай гэж бодоогүй шүү. Гэхдээ үнэн байх магадaltaй гэж байна. Тэгээд шүү зүгээр л хинуур гэж байна. Юмд бодолтой ханддаг, нэг юм руу өсчдөггүй. Тэ хинуур юмд бодолтой ханддаг. Нэгсэндээ нөгөө нэг юу гэж хэлэх гээд штэ хинуур юмд бодолтой ханддаг гэдэг чинь жоохон бөөр сүртэй ханддаг гэж хэлэх гээд штэ тийм үү. Түшиг бол юмд арай илүү тийм бөөр сүртэй ханддаг. Золбоо ТV болохоор чинь одоо яадаг нэ золбоо ТV бол нэрэ тусалчийн тэгчийн гэж шууд гүйж ороод юмд өртдөг хандлагатай гэж байна. Нэрэ тийм үү та нарыг юу гэж бодож байна? Тэсжин дээр 11 хүн лайк тарсан биш үү? 11 хүн лайк тарсан байна. За тэгээ ингээд доошоо гавжсэн чинь за нэгийг нь магтаад нэгийг нь муулах мухаа цаа шүү. Өөрийн бодлыг өөртөө үлдээ гэж байна. За энэ доор нь гана бөнөө нь юу гэж Солонгост амьдардаг хүн гинэн байхав хахаа боломжгүй гэж. Нэрээ Солонгост амьдардаг манай монголчууд чинь баг нэгээ тэгээ чадаад ингээд хорлоо зарим баг ингээд хашраагаад ингээд санаа суулгаад ингээд хайчдаг юм шүү тийм ээ. Тэгээд аргагүй өрхөнтэй баг Солонгост гадны орнтой монгол хүнтэйгээл битгий таалтаар монгол хүнээсээ л хоолоор яваарэ гэдэг үг тарсан байх уу тийм ээ. Бас жоохон тэгж бас бодож чинь. Гэхдээ миний бодлоор бол Золбоо ТV бол тийм юу санагддаггүй. Надад бол одоо юу гэдгийг те Золбоо ТV түшиг хоёр хоёулаа одоо яг миний бодлоор бол яг надад яг юу гэж боддгоо гэхээр Золбоо ТV түшиг хоёр хоёуланд нэг тийм юу гэдгийг те хоёулаа одоо гадуур би зөндөө олон YouTube-рууд үзэж байгаа байхгүй. Тэгж яа тэднийг яг яаж байгаа гэхээр ихэнх нь одоо гэтээ Золбоо ТV түшиг хоёр бид эднээс ондоо гэж боддог байхгүй. Яагаад гэвэл Золбоо ТV түшиг хоёр бол яг бүр анханасаа яг ингээ органикаараа яг хүмүүсийг яг ингэж орж авч их сувгаа өсгөж чадсан хоёр хүмүүс байдаг болов гэж бодож байгаа. Тэгээд сүүлд гарч байгаа ихэнх би залуу хүн сошиалдоор гарч байгаа инфлюенс шинэ гарч байгаа инфлюенсеруудыг би юу гэж боддог вэ? Ихэнх нь ингээд нэг ганц хоёр бичлэг гутал тэднэр нь бүр ингээд хэдэн мянган үзэлт ингээд хандлтаа амар өндөр хандлт авсан. Тэгээ цөөхөө идэх юм бичлэгтэй.
бичлэг болон амар өндөр хандлт авсан байдаг. Тэгээ би тэднийг юу гэж би харцдаггүй гэхлээр би ихэнхийг нь би ч одоо 90 эдэн бичлэгтэй баг ихэнх бичлэгнүүд нь гоё хэрнээ шинээр гарч байгаа бичлэгнүүд бишээ YouTube-рууд яаж байгаа гэхээр надаас муу бичлэгтэй. Тэгээд надаас тань санаагаа авцсан байж байгаа. Тэгсэн хэрнээ нэг бичлэг нь надаас санаа авсан бичлэгүүд нь хүртэл одоо юу гэдэг те надаас амар өндөр үзэлттэй. Тэгээд надаас цөөхөн хэдэн нэг чухал биш өөрснөгөө магтсан, дүвийлгсэн, би булчинтай, би айкутай, би ухаантай те би ингэдэг гэсэн өөрснөгөө магтсан энэ нэг хэдэн бичлэгнүүдтэй нэг хэдэн залуус сүүлийн үед YouTube-рууд гэж гарч ирээд тэгээд тэд нар нь ерөнхийдөө те ямар ч хэрэгцээгүй бичлэгүүд айгүй өндөр хандлага авсан байгаа харагддаг хаа. Тэгэхэд би Золбоо ТV Түшиг хоёрыг би юу гэж боддог вэ гэхээр яг эрт ихэлсэн нийлээ олон жилийн өмнөөс ихэлсэн яг тэгээд органикаараа яг өсгөж яваа цөөхөн эдийн ютуберуудын одоо нэг хоёр төлөөллүүд гэж би одоо боддог байхгүй. Тэгээд гол нь эвдрээгүй залуус хүн чанараа нэг алдаагүй тэгээд шудрагдуу цөөхөд нь Монгол залуусуудын ютуберуудын болов гэж би одоо боддог байхгүй. Ерөнхийдөө бол нэг би бол ерөнхийдөө бол одоо яг юу гэдгийг гэхэлэр нэг үнгээ санагдаа гэж би бол бодохгүй байгаа л да. Тий. Би Түшгийг би бол өрдөөс үнгээ санагдаа гэж бодохгүй байгаа. Золбоог би бас тий одоо үгдгийн үнгээ санагдаа гэж бодохгүй байгаа. Гэхдээ би бас тий амар гин зайлхан гэд ингэж байгаа бас жоохон тэ инээд хүрсэн байж магадгүй гэж би бодож байгаа. Тэгээд Золбог яагаад хүмүүстэй ийм амар гин цайлган гэж боддгийг бас жоохон ингэж асуумар санагдаж байгаа байхгүй. Тэг үнэхээр ингэж юмар өвсчээд ингэ гүүгээд орчт юм уу тэ энэ коммент дээр бичиж байгаа шиг тэ. Тэгээд жоохон энэ тухай жоохон өөрөө жоохон бодлыг хэлээл гэж бодлоо л доо. Тэгээд та нар яг юу гэж бодож байна? Тэгээд миний бодлоор одоо юу ч гэмээр энэ тийм ээ энэ хоёрын яриа бол яг ямар хөө яриа болохыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ зав гарвал би үзэх бах. Тэгээд зав гарахгүй өөр тишээ ингээд явчвал би нэг жоохон зав гарахгүй тэ ажил төрөл ингээд өөр тишээ яваад завгүй болчихвол би үзэж амжихгүй бах. Гэхдээ ямар тач энэ хоёрыг сонирхолтой яриа хийнэ гэдэгт итгэж байна. Тэгээд гол нь тийм үү яагаад хүмүүс яг ингэж бодоод байгаа юм бэ гэдгээл тодорхой хэмжээ жоохон надад тайлбарлаад өгчээсэй л гэж би одоо бодож байгаа байхгүй юу. Тэгээ миний дор комментоор та бүхэн үлдээгээрэй. Тэгээд миний бодлоор энэ хоёр хоёулаа насандаа баймгүй тодорхой хэмжээнд бас ухаантай хэрсүү хоёулаа тийм залуус гэж би одоо боддог. Энэ хоёр хоёулангийн насандаа баймгүй хэрсүү ухаантай залуус гэж би одоо боддог байхгүй нэр. Гэхдээ тодорхой хэмжээнд юу байгаа штэ бас зарим юмыг харахад бас гин юм шиг харагддаг л да. Хоёулаа зарим бичлэгүүд нь хараад гэхдээ тэгээд та бүхэн яг юу гэж бодож байна тэгээд энэ тухай комментар үлдээгээрээ за тэгээд энд хүргээд бичлэгээ өндөрлөлийн өнөөдөр 2025 оны 7 сарын 31 болж байна. 7 сарын 31 болж байна. Пүрэв гараг. За удахгүй нөгөө 8 сарын 1 болчих واخ. Бичлэг оруулсаар адил. За тэгээд энэ хүргээд бичлэгээ өндөрлөё.